Технологийн хөгжил бол боломж. Харин төрөгдүүлсэн мэдээлэл нь энэ боломжийг эрсдэл болгон хувиргадаг. Тэгвэл би танд цахим орчинд өргөнд харахсан технологитой холбоотой төрөгдүүлсэн мэдээллийн жишээг хуваалцъя. Нэгдүгээрт Tesla ухаалаг хүчний салбарт тесрэлт хийсний албан ёсоор зарлаа гэсэн хурамч мэдээллийг 2022 оноос хойш жил бүр түгээж өндөр хяналт авдаг. Тэгвэл Elon Musk Tesla ухаалаг хүч хийхгүй гэдгээ албан ёсоор олон удаа мэдээлсэн байдаг. Тухайлбал 2024 оны 10 дугаар сарын 18-нд Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужид басан Дональд Трампын кампани ажлын үеэр утас бүтээх тухай сэдвт Elon Musk маш их ажил болно. Утас бүтээх тухай бодгоор л гүмээр санагдаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол утас бүтээх болно. Гэхдээ бид утас бүтээх сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Хоёрдугаарт 5G COVID-19-ийн вирус тараадаг. 5G хүний дархлааг унгаж өвчин үүсгэдэг зэрэг худал мэдээллийг 5G технологи олон улсад өргөнд харгаснаас хойш цахим орчинд түгээсээр ирсэн. Харин 5G технологи нь 4G технологиос 10-аас 100 дахин илүү хурдтайгаас гадна олон тооны төхөөрөмжийг нэгэн зэрэг доктортой холбох чадвараараа онцлогтой. Энэ нь уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, ухаалаг хотын шилүүдэд шинэ боломж олгож байгаа. Харин одоо бид хэмэл оюун ухаанаас айх биш үүнийг зөв ашиглаж сурах нь одоо цагт хамгийн чухал чадвар болоод байна. 1950-ад онд телевиз анх өргөн хэрэглэлийн дэвтэрч эхлэхэд олон хүмүүс нийгэмд сөрөг нөлөө үзүүлнэ, суртахууны дороодлолд орно хэмээн айц тавтаж байсан нь өнөөдрийн хэмэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой айцтай тун адилхан. Тухайн үед шинэ технологи аюул биш харин түүнийг хэрхэн ашиглах нь эрсдэл байсныг цаг хугацаа харуулсан. Үүнтэй адилхан өнөөдөр хэмэл оюун ухааны шинэ технологи аюул биш харин бид өөрсдөө түүнийг хэрхэн ашиглаж сурах нь хамгийн чухал асуудал.